Хэлцэх асуудлын дарааллын дагуу 5 дугаар асуудал танилцуулга явахгүй асуулт санал явна. Танилцуулсан асуудалтай холбогдуулан хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуултаа төлөөлөгч авъя. Асуултаа төлөөлөгч. Алга байна. Саналтаа төлөөлөгч авъя. Саналтаа төлөөлөгч. Алга байна. Тогтоолын төслийг уншиж танилцуулъя. Барилга байгууламж балансаас баланс шилжүүлэх тухай Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжлүүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 1.11 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48-ын 1, 48-ын 2 дахь хэсэг, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлагаас тогтоох нь. 1. Улаанбаатар хотын хөгжлийн корпорац хувьцаат компани баланс бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хоронд байралтай нийт 10,278 м2 талбай бүхий нийслэлийн соёлын төвөргөө АБ корпус нэрээр нэрлэгдсэн авсралтад дурдсан нийт 8,175 сая 430,745 төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламж болон нийслэлийн өмчийн харилцааны газрын баланс бүртгэлтэй нийт 3,830 м2 талбай бүхий нийслэлийн соёлын төвөргөө Г корпус нэрээр нэрлэгдсэн авсралтад дурдсан нийт 9,548 сая 536,450 төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжийг нийслэлийн соёлын төвөргөө орон нутгийн өмч аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын баланс тус тус шилжүүлсэг бай. 2. Барилга байгууламжийг шилжүүлэн өгөх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосууга. 3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хороонд даалгасууга. 4. Тогтоол гарсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар тогтоолын авсралтаар баталсан жагсаалтын нэгд хэсгийг хүчингүй болсон тооцсууга. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуултаа төлөөлөгч авъя. Асуултаа төлөөлөгч. Алга байна. Саналтаа төлөөлөгч авъя. Саналтаа төлөөлөгч. Алга байна. Тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт. %81.8% саналаар тогтоол батлагдлаа.